За сайн байцгаана уу? Лавгч байна. Гогондост можийн мэцтэд ирсэн байна. Өдөр цаг агаар янз юм байна заяа. The sun is coming back гэдэг шиг тий. 12 градус гэж байна. Нар шараад. Хотын төвөөс эхлээл сайхан алхан да. Тойр аяллын. Өдөрт 30,000 алхана гэдэг юм чи. За тийм ямар учиртай вэ гэхээр одоо жишээлбэл энэ Мец хотод байгаа тий алтартай түүхэн ийм газруудыг энэ сумыг дагаад ямар нэгэн Google Map ашиглахгүйгээр зөвхөн яг энэ сумыг дагаад яваад ах юм бол тэр газар очино гэсэн үг. Тэгэхээр бас аялал жуулчлал манай улс бас аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж байгаа бол иймэрхүү зүйл бас юу байх хэрэгтэй юм биш үү? Магадгүй аялж байгаа хүний утасны цэник дуустдаг, уцаа хулгайд алддаг тий. Тэгсэн ч гэсэн ийм сумаа дагаад л явчих юм бол ерөөсөө төөрөхгүй үзэх ёстой юм үзээд явчих юм байна. Бас гой санаагаад зүгээр л нэг юм шалан дээр л одоо нэг юм сумд ойжих нь шүү дээ манайхаа. Тэр сумыг сайн харж байгаарай, анзаараарай. Энэ бол German Gate. 13 дугаар зууны үеэс хойш баригдаж өдийг хүртэл ингээд энэ хэлбэрээр байгаа гүүрэн цайз юм аа. Тэр үеэс хойш нэг бол Германых, нэг бол Францх гээд маш олон давтамжаар те ээлжилж ингэж энэ цайзыг эзэмшиж байсан. Тийм учраас энэ цайзын хийд загвар нь Герман болон Францын хосолсон хэв маягийг харуулснараа илүү онцгой түүхэн дурсгалт газар болсон юм билээ. Тэгэд нэгэндээ ирснийх дээр нь гарыг гэж бодсон чинь бүх хаалган цоожтой байсан. Хонх дуурж байна. Эдний хонхч. Яг 11:45-д дуурд юм байна. Энэ Польшд болохоор бас юм хонх дуурд юм байлээ. Дуурдаг гэж илээ би сонссон. Тэгсэн чинь тэр нь болохоор хонх дуурж байгаа энэ процесс чинь болохоор за дайснууд ирж шүү те. Дээр үед бол шүү дээ. За дайснууд ирж шүү. За бэлтэн байгаарэ гэсэн утгатай хонх байсан юм байлээ. За одоо FSR-ийн фин гэдэг дэлгүүр рүү явж байна. Тэр нь яадаг вэ гэхээр Францад аялж байгаа хүмүүст бас нэг гоё тип өгье заяа. FSR-ийн фин гэдэг дэлгүүр нь болохоор бүх хотод байгаа. Тэгээд Францын бүх хот нь болохоор өөр ингэсэн ямар нэгэн зүйлээр алтартай байгаа байхгүй. Тэгээд тэр алтартай зүйлийг FSR-ийн фин гэдэг дэлгүүр нь болохоор дурсгал хэлбэрээр одоо бар дурсгалын дэлгүүр гэдэг шиг тий. За яг нэг тиймэрхүү маркаар одоо маркийн дэлгүүр гэсэн үг. Тэгээд тэр FSR-ийн фин рүү орох юм бол Мец хотыг одоо Мец хотын яг Мец хот юугаар алдартай юм бэ гэдгийг одоо мэдчих боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээд тэр дэлгүүр рүү явж байна. Local products. Yeah. All this area. Okay. Produced from France, many countries. Yeah. More sugar. Un petit département mer, un petit département italien. Bullermess. Voilà. Wow. À Mirabel. Бас юм бэ тийм шүү дээ. Ça c'est des terrines. Terrines de cuisses de grenouille. Have a good day. Merci, pareillement. Бах. За ийм гоё дэлгүүр байт юм байна. Тэгээд энтхийн одоо ингээд худалдаа эхэлж байгаа хүмүүс амар тийм юу бастай илдэг тий. Мар kindly хүмүүс байгаа байхгүй. Тийм үү. Ийм алдартай ийм зүйлээрээ байдсан шүү. Манайд бас тий богдуу гэ өөр бас нэг хотолтой. Тэр богдуугийн wine байгаа, гугуун байгаа. Тэгээд тэгснээр бүр frog хөтөл байна гэж штэ бүр. Тэгээ манайх нэг ингээд хөвсгөлийн загсыг нэг ингээд барин шилэн цэцтэй. Яг тэр дээр жилтгээс ийм хамтлаад юу атсан ийм frog байна л та. Тэгэд ягаад энэ францчууд бас өөрсдөө амар тийм мэлхийний гоё иддэм байлээ. Тэр нь алтартай хоолуудынх нь бас үндэсний хоолуудынх нь нэг гэж байна лээ. Жаад нэг өдөр бас тэр мэлхийний гоё нь идэж үзнэ тий. Бас сонь шүү дээ. Уул нь ингээд хаасаагүй л ингээд байж идэг зүйлийг тий ингээд бүр үндэсний хоолоо болгочихсон. Ямар ч хамттай байдгийг яг үүндээ ямар ч төсөөлөл алга амтны
Өдөр хагасаа өдөр тэгэл хүмүүс сайхан те ингээл гадаа пи уугаал кофе уугаал тэгэл байж байна. Францд бол тамхи бүр амар үнэтэй. Амар үнэтэй. Тэгээ яг 13.60 юм билээ. 13 евро 60 цент те. Тэр чи өөрөө юу Монгол мөнгөөр бодохоор бүр юу вэ? Бараг нэг пачиг тамхины мөнгөөр нэгхэн хайрцаг тамхи аваад татна гэдэг чинь бүр амар зүйл байгаа сте. Манайхаа ингээ харж байна. Жишээлбэл одоо Рен хотынх те, Ренсих ийм улаан ийм дали мали байсан. Тэгсэн чи эдгээр болохоор улаан өнгө нь бол байхгүй ч гэсэн ийм дали харж байна уу? Сонио дали л барьдаг юм байна. Энд барилгуудаа. Эртний барилгуудаа бол үнэхээр арчлаад энэ олон зуун жил одоо жишээлбэл заяа Ансийн Остел гинэ. Сая харсан бах те. Ансийн Остел гэдэг тэр нь болохоор бүр юу вэ? 1480 онд ингээд баригдчихсэн ийм барилга байгаа байхгүй юу? Одоо сая яриадсан шүү дээ. Эписеге фин гэдэг. Эписеге фин. Одоо ийм дэлгүүр байна. Бас энэгээр орж сонирхъя. Энэ Эписеге фин гэдэг байгаа дэлгүүр нь болохоор бүх хотод байгаа. Bonne journée, au revoir. Мегабелиг бол нэрээ бүр юунд л юунд ашигладаг юм бэ? Хоол, арх, виски, вайн, тэгэл одоо энэ чихэртэй, суугахтай бүх юмд тэгэл цай май хүртэл байж идэг баях шиг. Энд Францад ерөөсөө шорон зам байдгүй гэж хэлээ. 100% засмал. Бүгэнхээр дуу алдан барьсан юм байна уу? Энийг бол нэр амьдралдаа бол зөндөө сүм орж илаа. Гэтэ энэ бол тэр гэрлийн юм юу байгаас тэ одоо энэ нартаа өнгөт юм шил те цонх гэх юм уу? Энэ нь бол үнэхээр гоё хийсэн юм байна. Шал өөр орчинд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрж шүү. Дан гэдэг шиг л шүү. Хийцтэй өөр бол үнэхээр гайхалтай маа. Маасан ямар гайхалтай өндөр юм бэ? Одоо яаж 1600 онд энийг барьдаг байсан юм? Тэгэхээр бас нарийн уур ухаан шаардсан ажил байна да. Аль болох бага мөнгө зарцуулж их юм үзье гэвэл үнэгүй яг ийм гой газруудаар явах хэрэгтэй. За тэгээд одоо хоол идэхээр явцгаая. Маш их хүсэж байна. Хоолны газар уулзцгаая. За төв талбай гэж нэг юм байт юм байна. Бүгд өөр өөрийн гэсэн зураглалтай байгааз анзаарсан баг. Энэ нэг улаан хаалга харж байна уу Японы. Энэ ганцаарлыг гэтлэгч ганц хаалга гэдэг нэртэй юм билээ. Тэгээд тогсон шүү. Японы хэм маягийг энд оруулсан. Бас өрмөцлээ яг нэг юу шиг те телепорт шиг. Йоо бүр алхасаар агаад бүр ядарчлаа. Баг 4-5 цаг алхачуу да. Тэгээд цөнхөө үрээд хүнд цүнхөө үрээд яд алхаад тий өдөржин явна гэдэг бол бас тийм амар зүйл бол биш юм байна.
Гэтэ ямар ч хэлсэн маш гой барилгууд те. Бас энэ Ренес хотоос шал өөр хийц загвартай архитектурын тийм барилгуудыг бол нэлээ үзлээ, харлаа. Тэгээ сүм өмнө бол үнэхээр гайхалтай юм аа. Рүүгээр илэрхийлэх боломж бол алга. Европт ирснээс хойш бас ингээд энэ тэгээ хотуудаас ингээд нэг юм ингээд айгүйх анзаарч ин л да. Тэгээ жишээлбэл ингээд хот бол те амьдрахад ингээд тааламжтай байх хэрэгтэй юм байна. Нэгт тэр тааламжийг бүрдүүлж байгаа зүйлүүд нь үзэж харах зүйл те. Хоёрт энэ амар амгалан ингээд амралтын өдрөө ингээд гоё те. Зөв боловсон өнгөрөх юм цэцэрлэгт хүрээлэнгүүд айгүй их байх хэрэгтэй юм байна гэж бол анзаарлаа миний хувьд. Хаашаа л харна ерөөсөө ингээд чийлэрсэн, кэвтсэн, өмсөлтсөн тэ нэг хаамруу ингээд хоол хийж өгч байгаа хүмүүс бүр айгүй их байна. Яаж л ямар ч амар романтик хүмүүс үйдий. Өнөөдөр Мартин 8 болохоор тэр ч юм уу мэдгүй л дээ. Тохиолдолж иж магадгүй. Манайха тэгээд миний YouTube channel-ийг дэмжиж лайк, subscribe харамгүй дарцгаагаарай guys. За тэгээд жоохон сайхан амарч байгаа тэгээд оройны мэт цатыг бас бичиж гэж бодож байна. Тэгээд камерын дээр гол гоё гарах нь бас жоохон гэрэлтүүлэг муутай болохоор орой харанхууд те бичлэг хийх бол айгүй хэцүү юм байлээ. Одоо ингээ өнөөдөртөө ингээ сайхан амарч байгаад мэт цаттаа нэг хончоод маргааш Grand Est мужийн те Capital City Strasbourg гэдэг одоо айгу герман нэртэй байгааз. За тэр хотод ингээд очино. За тэгээ Strasbourg бол бас үзэж харах юм бас бишгүй их байгаа. Маргааш Strasbourg дээр уулзцгаая. Тэр баяртай.